Өнөөдөр би та бүхэнд Монгол улсаас интернетээр мөнгө олох хамгийн шулуухан амархан арга замыг зааж өгнө. Энэ аргаар мөнгө олохын тулд ердөөсөө Binance, Telegram гэдэг энэ хоёр үн төлбөргүй утасны аппликейшнийг татгал болно. Тэгээд та бүхэн Binance дээр банкаа холбоод ямар нэг койныг хямдхан худалдаж аваад үнэн нөхцөөр зарж ашиг болно. Нэгээс нь арилжаа хийж ашиг болно. Ингийн үгээр зөвлөх юм бол атар талхыг 300-аар аваад атар талхыг 600-аар зараад ингээд ирэхэд 300 төгрөгийн ашиг олох энэтэй адилхан. За харин ямар койн худалдаж авахыг чинь миний хийсэн энэ арилжааны бот заагаад өгнө. Одоо ерөөдөө бол хүмүүс хиймэл оюун ухааныг маш олон зүйлд ашиглаж байна. Миний хувьд бол хиймэл оюун ухааныг өөрийн гэсэн үн төлбөргүй ажилтан болгосон. Энэ үн төлбөргүй ажилтан 24 цагийн туршид миний Binance аккаунтнаас миний мөнгөөр арилжаа гэдэг над мөнгө олж өгч байгааг энэчнээс та нар харж байна. За одоо би та нарт энийг тайлбарлая. Дэлгэцэн дээр та нарын харж байгаа зүйлийг чинь тайлбарлая. За энэ бот Broccoli 714 гэдэг энэ койныг тэг 14 98 ханшаар худалдаж аваад тэг 15 17 ханшаар зарсан байна. Ийм хөхөнгийн эможитэй нь болохоор худалдаж авсан сигналыг илтгэн. Ногоон дөрвөлжин өнгийн эможитэй нь болохоор зарсан сигналыг нь хэлнэ. Тэгэхээр та нар энэ зүйлээр мөнгө олохын тулд айгүй амархан эхлээд Binance-ийн тухай мэдээд ав. Би өөрийнхөө Facebook page дээр Binance-тай холбогдолтой видео хичээлүүдийг оруулсан байгаа. Ердөөсөө Facebook дээр та нарыг фриланс Mongolia гэж хайх юм бол миний пэйж хайлтын үр дүнд гараад ирнэ. За тэгээд энэ пэйж рүү орсныхаа дараа Reels гэсэн кнопкод дарахаар Binance-ийн тухай видео хичээлүүд нь гараад ирнэ. Binance дээр яаж бүртгэл үүсгэдэг юм, Binance дээр яаж банкаа холбодог юм, Binance дээр яаж ямар нэгэн койныг худалдаж авдаг юм, тэр тухай мэдэх ёстой бүх юмнуудыг чинь жишээ үзүүлсэн байдлаар заасан учраас ердөөсөө энэ бичлэгнүүд дээр миний хийж байгаа юмнуудыг дагаж хийгээл болоо. Ямар ч крипто арилжааны мэдлэг шаардахгүй, ямар ч төвөгтэй зүйл байхгүй. Ер нь бол хэн ч гэсэн ойлгохоор энгийн байдлаар заасан байгаа. За ингээд та нар энэ бичлэгнүүдийг үзээд Binance дээр аккаунтаа нээжлээ, банкаа холбочлоо. Тэгснийхээ дараагаар миний энэ channel руу орно. Мэдээж ерөөхдөө бол энэ channel 1 сарын төлбөртэй. Сарын төлбөр нь ердөөсөө 550%-ны төлбөртэй. Од гэдэг нь болохоор Telegram гэдэг аппликейшны дотор ашиглагддаг мөнгөн валют нь. Нэгээс нь та бүхэн Telegram-ын мөнгө валют гэж ойлгочих болно. За тэгэхээр та бүхэн миний энэ channel руу нэгдэж орохын тулд эхлээд Telegram-ын од худалдаж авах хэрэгтэй. Одоо би та нарт Telegram-ын од яаж худалдаж авдгийг заагаад өгье. Эхлээд та нар Telegram-ийнхаа settings руу орох хэрэгтэй. Telegram-ийнхаа settings руу н орлоо. За тэгснээр дараагаар та нар яах ёстой юм бэ гэхээр доошо гүйлгээд энэ Telegram Stars гэсэн кнопк харагдаж байна. Telegram Stars дээр нь дарна. За тэгэнгүүтээ та нар энэ Buy Stars гэсэн хөхөнгийн кнопк харагдаж байна. Buy Stars дээр нь дарна. За тэгэнгүүт энэчнээс хэр хэмжээний од худалдаж авах юм сонг гэж байна. За ерөөхдөө бол та бүхэн 1000 од худалдаж авахд болно. Энэ Монгол төгрөгөөр 72948 төгрөг юм байна. 1000 од гэдгийг сонглоо. За тэгэнгүүт та нарт тэгэнгүүт одоо төлбөр төлөх сонголтууд нь гараад ирж байна. Та нар яаж болох вэ гэхээр ердөөсөө шууд альж банкныхаа Visa картаар төлчих болно. Долларын Visa карт байсан ч болно, төгрөгийн Visa карт байсан ч болно. За Visa картаараа төлбөрөө төлөхийн тулд энэ Visa гэсэн дээр нь дарна. За тэгэнгүүт энэ чи add credit or debit card гэсэн кнопк харагдаж байна. Та бүхний хувьд бол add credit or debit card гэдэг дээр нь дарна. За энэ чи нөгөө картныхаа урт талд нь байдаг 12 оронтой тоог оруулаад дуусах он сарыг нь энэ чи оруулаад тэгээ картны чи арт талд нь 3 оронтой тоо байдаг. Тэрийг нь болохоор security code гэдэг дээр нь оруулна. За тэгснийхээ дараагаар та бүхэн save card гэсэн кнопкон дээр дарна. За save card гэсэн кнопкноор дарангууд энэ ч холбосон карт чинь энэ дээдлэлт нь гараад ирнэ. За тэгээ та нар тэр картн дээр ингэж дараал one tap buy гэсэн кнопкон дээр дараал болоо.
Ингээд та нар ерөөхдөө Telegram дээр 1000 од худалдаад авчихна. За тэгээд Telegram дээр 1000 од худалдаж авсныхаа дараагаар яах юм бэ гэхээр энэ үзэж байгаа бичлэгнийхаа description хэсгийг шалгаарай. За энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор нэг more гэдэг нэг жижигхэн кноп байгаа. More дээр нь ингээд харах юм бол энэ ч би Telegram channel руугаа орох линкийг оруулсан байгаа. Миний Telegram сувагт орох гээд энэ хөхөнгийн линкэн дээр дарах хэрэгтэй. За энэ хөхөнгийн линкэн дээр ингээд дарах юм бол та бүхэн автоматар миний Telegram channel руу орчин. За тэгэнгүүт энэ ч subscribe гэсэн товч гараад ирж байна. Subscribe гэсэн товч дээр нь дарна. За тэгээд та бүхний хувьд бол Telegram аккаунт дотор аль хэдийн од худалдаад авсан учраас ерөнхийдөө бол 550 од төлөх үү гэсэн нэг кнопп гараад ирнэ. Тэрэн дээр нь тийм гэж дараал та нар миний Telegram channel руу орчин. Тэгэд бол яг үндсэн сэдвэрэг оръё. Яаж мөнгө олох юм? Та нар нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ бот үргэлж бүх арилжаан дээр мөнгө олно гэж байхгүй. Крипто арилжаа учраас зарим арилжаан дээрээ энэ бот мөнгө алддгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ миний хувьд бол ерөөдөө алдж байгаа мөнгө нь олж байгаа орлогоосоо бага, олж байгаа орлого нь алдж байгаа мөнгнөөсөө их багтал болж байгаа. Тэгэхээр та нар энэ сигналуудыг дагаад Binance дээр арилж байна. Одоо яаж энэ сигналуудыг дагахыг чинь би заагаад өгье. За энэ сигналуудыг дагахын тулд ердөөсөө энэ хөхөнгийн эможитой сигналыг харах хэрэгтэй. За тэгээд энэ хөхөнгийн эможитой сигнал дээр энэ бот Giggle гэдэг энэ койныг 37.87 дээр худалдаж авсан байна. Тэгэнгүүт та нар Binance руугаа ороод доор харагч 5 кнопны дунтлах буюу trade дээр дараад энэ ч та бүхэн Giggle гэж хайна. Giggle. За ингээд Giggle гэдэг хайнгууд энэ Giggle гэдэг энэ койны чарт нь ингээд гараад ирж байгаа. За тэгэнгүүт та бүхэн дэлгэцний баруун дэд буланд байгаа энэ жижигхэн кнопн дээр дарна. Тэгэнгүүт нөгөө энэ койны чарт нь гараад ирнэ. За тэгээд та бүхний хувьд бол нэг зүйлийг заавалчгүй харах хэрэгтэй. Тэр нь яг юу вэ гэхээр Giggle койны одоогийн ан шиг ботны худалдаж авсан анштай харьцуулна. Ботны худалдаж авсан анш бол 37.87. Giggle-ийн одоогийн анш бол 38.32. Тэгэхээр ботны худалдаж авсан аншнаас аль хэдийн өссөн байлаа гэдэг чинь энэ бот аль хэдийн ашиг аваад зардсан байна гэсэн. Энэ тохиолдолд энэ ботыг дагаж арилжаанд ороод хэрэггүй. Харин эсвэргээрээ ботны худалдаж авсан аншнаас тухайн койны одоогийн анш нь доогуур байх юм бол тэр тохиолдолд та нар дагаад худалдаж авч болно. Хэрвээ ботны худалдаж авсан аншнаас илүү хямдхан худалдаж авах юм бол харин ч илүү ашигтай арилжаанд орж ийн гэсэн. За тэгээд бас нэг юм анхаарах хэрэгтэй. Одоо чинь энэ Giggle USDT-ийг худалдаж авсан сигнал нь байна. Доотлолт нь болохоор Giggle USDT-ийг зарсан сигнал нь байна. Тэгэхээр энэ бот Giggle USDT-ийг 37.87-аар худалдаж аваад 38.76 аншаар аль хэдийн зарсан байна гэсэн. Тэгэхээр та нар эхлээд энэ хөхөнгийн сигналыг хараад Giggle USDT-ийг худалдаж авсан байна. Тэгвэл Giggle USDT-ийг энэ бот зарсан байгагүй тэрийг шалгах хэрэгтэй. Доошоо гүйлгээд Giggle USDT-ийн зарсан сигнал нь орж ирсэн байгагүй тэрийг харах хэрэгтэй. Хэрвээ зарсан сигнал нь орж ирээгүй байх юм бол Giggle USDT-ийг одоо хүртэл энэ бот зараагүй байна гэсэн. Хэрвээ нэгдүгээрт энэ бот Giggle USDT-ийг одоо хүртэл зараагүй байх юм бол хоёрдугаарт Binance дээр Giggle USDT-ийг одоогийн анш нь ботны худалдаж авсан аншнаас хямдхан байх юм бол тэр тохиолдолд та нар яах нь вэ? Binance дээр энэ койныг худалдаж авна гэсэн. За тэгээд худалдаад авчлаа. Дараа нь яах юм? Дараа нь та нар ердөөсөө худалдаж авсан койныхоо зарсан сигналыг л хүлээнэ. Одоо шинэ Giggle гэдэг энэ койныг худалдаж авсан. Тэгэхээр та нар Giggle койны зарсан сигналыг нь хүлээнэ гэсэн. Зарсан сигнал нь болохоор ногоон дөрвөлжин эможины тэмдэглэгээтэй. Тэгэхээр та нар энэ сигналыг л хүлээнэ гэсэн. Тэгээд ботны зарсан сигнал нь орж ирэнгүүт яах нь та нар Binance руу ороод зарна гэсэн үг хэвхэв. Одоо би та нарт ямар нэг койныг яаж Binance дээр худалдаж авдгийг зардгийг тэрийг нь тайлбарлая. За энэ койныг яг одоогийн аншаар нь 38.28-аар нь худалдаж авахыг хүсэх юм бол та нар buy гэсэн ногоон төвчин дээр дарна. За тэгээд та нар энэ stop limit-ийг нь market болгоно. Market болгосноор ерөөхдөө бол энэ койныг яг одоогийн ханшаар нь худалдаж авна гэсэн үг. За тэгээд та нар энэ хэдийн USDT-гээр энэ койныг худалдаж авах вэ? USDT-гийнхаа
балансыг оруулна. Одоо шинэ би 100 USDT буюу 100 Америк доллараар худалдаж байгаа үсэх юм бол энэ 100 гэж оруулаад buy Giggle гэсэн товчон дээр дараал болоо. Хэрвээ би Giggle гэдэг энэ койныг яг одоогийн анширн зарахыг хүсэх юм бол sell гэсэн кнопон дээр дарна. Buy хажуу талд байгаа sell гэдэг энэ кнопон дээр дарна. За тэгэнгүүтээ энэ чинь хэрэг хэмжээний Giggle койныг зарах юм. Өөрт байгаа Giggle койныхоо хэмжээг ийшээ оруулна. За тэгэнгүүтээ sell Giggle гэсэн улаангийн кнопон дээр дараал болоо. Тэгснээр та нарын хийх зүйл бол айгүй амархан байгаа. Та нар чинь сарж байна. Ердөөсөө энэ ботны худалдаж авсан сигналыг нь Binance дээр хараад хэрвээ энэ ботны худалдаж авсан сигнал нь зарагдаагүй байх юм бол нэгдүгээрт хоёрдугаарт энэ ботны худалдаж авсан үнээс Binance дээр тухайн койны үнэ нь илүү хямдхан байх юм бол худалдаад авчна гэсэн. Тэгээд худалдаж авсныхаа дараагаар энэ бот зарангуут нь зэрэг зараад ингээл ашиг болно гэсэн. Яг энэ ботыг дагаал койнуудыг хямдхан худалдаж аваад үн өсгөр зараад ингээл ашиг болоод байна гэсэн. За энэ бол ерөөхдөө бол Binance-ийн арилжаа. Энэ бол хууль ёсны зүйл. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та нар миний Telegram application нэг өдөр алга болчих вэ? Ямар нэгэн байдлаар та нар хууль бос зүйл хийж явах вэ гэсэн тиймэрхүү айдас байх шаардлагагүй. Энэ чи крипто арилжаа. Ямар нэг тийм хөрөнгө оруулалтын аппликейшн биш. Тэгэхээр намайг амьд байсан цагт энэ аппликейшн байж байх болно. Тэгэхээр та нар энэ аппликейшнаар хамгийн гоё нь урт удаан хугацаанд мөнгө олно гэсэн үг байхгүй. Хэдэн жилийн туршид та нар энэ аппликейшн дээр мөнгө олно. Хэрвээ би хэдэн жил наслах юм бол за энэ бол мэдээж миний хувьд Монгол улсаас интернет мөнгө бол хамгийн амархан арга. Мэдээж би Монгол улсаас интернет мөнгө бол хамгийн амархан арга гэж итгэж байгаа учраас ерөөхдөө бол энэ зүйлийг хийж байгаа. За тэгээд та бүхэндээ цаг зав гаргасанд маш их баярлалаа. Дараачихаа контентаар эргээд уулзъя. Peace.